Түүнээс урьдчилан сэргийлэх энэ талаарх сургалтыг бас мөн наадмын зохион байгуулалт бэлтгэл ажлын үеэр үндэсний бүхний салбар хороо маань Монголын үндэсний бүхний холбоо допингийн үндэсний эсрэг байгууллагатайгаа хамтран зохион байгуулсан. За энэ бүхэн маань бол энэ спортыг шударга ариун байх тал дээр авч хэрэгжүүлж байгаа юм арга хэмжээ юм аа. Тийм учраас энэ удаагийн үндэсний их баяр наадмын зохион байгуулалт ардуу ёслолын 103 жилийн баяр наадмыг бол энэ төрлийн бодис хэрэглэхгүй байх тал дээр, хүртсэн сэргийлэх тал дээр бол бүх арга хэмжээг бидний зүгээс танилцуулж авч сургалтанд хамруулах юм ажлыг дизайн гэдгийг ташрамд хэлье. За ингээд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу өөрөөр хэлэх юм бол үндэсний бүхний салбар хороо маань бол энэ допингийн шинжилгээ авах үйл ажиллагаанд оролцдоггүй. Энэ бол тусдаа олон улсын стандарт дүрмийн дагуу тэнд тусгай DCO-гийн гэрчилгээтэй ийм улсууд авдаг. Эргээд энийг нь юу гэдэг олон улсынхаа дүрм стандартын дагуу лаборатори нь хариугаа гаргаж ирүүлдэг. Иймтэй холбоотой мэдээллийг олон улсын допингийн эсрэг байгууллагын Монголд байгууллага болох Монада буюу Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын төлөөлөл хийнэ. Тэгээд энэ өнөөдрийн та бүхэндээ уулзалтанд хүрэлцэн ирсэн хүмүүсээ бас танилцуулъя. За үндэсний бүхний салбар хорооны нарийн хүчний дарга Даваа 8. За үндэсний бүхний салбар хорооны гишүүн Жаминхүү. За Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ариун Заяа. За Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын гадаад харилцааны асуудал хариуцсан захирал Зүчнар хүрэлцэн ирсэн байна. За ингээд допингийн шинжилгээний лабораториос ирүүлсэн дүнгийн мэдээллийн талаар допингийн эсрэг үндэсний байгууллагаас мэдээлэл хийхийг хүсэж байна. Баярлалаа. За хаашаа сууч. За сайн Мягмадагийн нэс нарийн дэс нэг дахин зохон нэмэлтцүүд энэ удаагийн бид жил өртсөн үйл ажиллагаагаа төвлөрж үүж цаажуулж явж байна. Энэ хүрээндээ энэ жил бол бэлтгэл ажлын хүрээнд бол маш их ажлыг хийсэн. Энэ үндсэн хийсэн ажлын талаас илүү хүн бэлтгэл ажилд анхаарал хандуулсан. Үүний үр дүн бас гараад явж ингэж харж байгаа. Дөрөв дурдсан олон сургалтуудыг, олон улсын сургалтуудыг хүртэл зохион байгууллаа. Тэгээ Шаперон, DCO-гийн сургалтуудыг хэд удаа зохион байгуулсан. Ийм их том бүсээр бэлтгэл ажлыг хийсэн гэдгээс дахин зохион дэмжлээ. За үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо энэ удаагийн наадам үндэсний баяр наадмын үеэр салбар хороодоо дамжуулан наадмын үеэр бүхийн болон сурын харвааны тэмцээнүүдийг зохион байгуулагчаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэмцээний үеэр допингийн сорьц цуглуулагчаар албаныг бүгднийд Герман улсын Дрезден-Нотын допингийн лаборатори нь шинжилгээ хийгчээр энэ гурван субъект ингэж тус ажиллалаа. Шинжилгээний сурц цуглуулах, хадгалах, тээвэрлэх, лабораторид хүргүүлэх ажлыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага эхлэн гүйцэтгсэн бөгөөд энэ бүхий л үйл ажиллагаа нь тусгай чиг үүргийн байгууллагууд буюу цагдаа ерхий газар, таниулын ерөнхий газар, авилгатаа тэмдэх газар зэрэг байгууллагуудын хяналтанд ор явагдсан. Допингийн шинжилгээний сорьц цуглуулах ажлыг альва зөрчил дутагдaltaгүй зохион байгуулсан. Тамирчдын допингийн хяналтын хуудсыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага битүүмжлээд өдрийн үндэсний бүхний салбар хороонд хадгалуулсан. За бид энэ жил допингийн шинжилгээний сорьцын дээжийг лабораторид хүргүүлснээс хойш 48 цагийн дотор эхний үр дүн шинжилгээний хариуг гаргуулахаар ажилласан. Энэ талаараа бас наадмаас баяр наадмаас өмнөөс хэвлэл мэдээллийнхэнтэй бас хүргэсэн. Ер нь допингийн шинжилгээ яаж авдаг вэ гэдэг талаараас бяцхан танилцуулга хийж видео танилцуулга хийж бас мэдээлэл олон нийтэд хараасан. За допингийн сорьцыг Улаанбаатарын цагаар 2024 оны 7 дугаар сарын 14-ний өглөөний 2 цаг манайхаар шөнийн гэсэн үг тийм. Германд байгаа лабораторид хүргүүлсэн байна. Харин лаборатори амлалтандаа үрж Улаанбаатарын цагаар 24 оны 7 дугаар сарын 15-ны оройны 22 цаг 30 минут гэхэд 44 шинжилгээний хариуг үндэсний баяр наадмын зохион байгуулах хороо Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад тус хүргүүлсэн. 48 цаг гэдэг амлалтандаа хүрсэн байна. Өөрөөр хэлбэл 4 сорьцын хариу одоор яриаггүй 44 сорьцын хариу ирсэн байна. 4 сорьцон дээр нэмэлт шинжилгээ
хариу хязгаар гарах хугацааг яг одоогаар бид тодорхойлох боломжгүй. Аль болохоор хурдан түргэн тодорхойлох талаар бид нар бас нөгөө лабораторитойгоо ярилцаад харилцаа явьж байгаа. Энэ дөрвөн шинжилгээний хариу эерэг гарсан гэдэг нь энд допинг бэлэрчлээ гэсэн үгээс биш. Эргэлзээ байв, тэнглзээ байв, тэрийг тайлбарсан нэмэлт шинжилгээ гэж ойлгоход зохилтой. Өөрөөр хэлбэл шинжилгээний ажил явагдаж байгаа гэсэн үг. Хэрвээ үлдсэн дөрвөн сорцсон шинжилгээнээс ямар нэгэн байдлаар эерэг хариу гараад допингийн зөрчил илэрсэн тохиолдолд тухайн тамирчид мэдэгдэж шигснээс хойш тамирчдын нэрсийг зарлаад олон улсын стандартын дагуу үр дүнгийн удирдлагын ажиллагаа хийдэг ийм журам хуулийн зохицуулттай юм аа. Болчлоо. За та бүхэн маань асуулт байвал асуулаа. Тэр одоо наривчилсан шинжилгээнд орж байгаа гэдэг дөрвөн сэрц гэмээр одоо хідэн хөгжүүдийн байгаа юм хаваачдаас юм байгаа юм эсвэл дөрвөлөө одоо хөгжүүд юм Та Сая энэ дурдлаа нийтдээ бид нар үндэсних байрнуудын тухай хуулийн дагуу бүх харваачлаас нэгээд 48 сорц цуглуулдаг. 48 сорцыг явуулсан. 44 хараа ирсэн. Эндээс өнөөдөр яг хэн энэ нь бүх энэ нь харваач гэж ялгах боломж ялгаа гадууд энд тэр бид нар чинь зөвхөн кодоор явж байгаа шүү дээ. Хаанч утсан код харуулж хүний нэр харахгүй. Хүний нэр хардаг тэр хэсэг нь бол ингээд битүүрчлэлээр нь хадгалагдаж байгаа. Тэгэхээр би тэнд яг тэдэн харваач гэж хэлж мэдэхгүй байна. Нэгд. Хоёрдугаар тэр дөрвөн сорцтой үлдсэн сорцсон дотроос дөрвөлөө одоо илэрсэн ч гэдэг юм уу. Эсвэл илрээгүй гэж хэлэх хараахан эрт байна. Би сая энэ тайлбартаа хэллээ л да. Баталгаатай юм одоо илэрч байхгүй гэдэг нь тогтоогдсон тохиолдол. Хэрэггүй. 44 сорч чинь. Тэр дөрвөн сорцонд нь дахин шинжилгээ шаардлага гарсан. Дахин шинжилгээг одоо нэмэлт шинжилгээ гэсэн үг шүү дээ. Энэ дотор төмөн янз юм байна. Би эндээс хэлж мэдэхгүй. Одоо зарим бодис бүх цаг үед хориглогдсон байдаг. Зарим бодис тодорхой хэмжээнд шалтгаан хэмжээтэй байдаг тийм үү? Зарим бодис яаж хүний биед орсноосоо шалтгаалдаг. Өөрөөсөө үүссэн бодис байна уу? Эсвэл гаднаас нэмж орсон байна уу? Гэх мэтээр. Тэгэхээр энэ олон зүйлсийг мэргэжлийн байгууллага ямар ч эргэлзээ маргаангүйгээр гаргах учиртай юм. Тэрийг нь бид биш тэр лаборатори хийж байгаа. Энэ дөрвийн хариу одоо эцэслэж хизээ ирэх вэ? За хэллээ. Ер нь наадмын урд бид нар мэдгэжсээс хэрэгцээ нэмэлт шинжилгээ шаардлагатай бол 14-өөс 21 хоног хүртэл сунжирах боломж байдгаа гэж хэлжсэн. Энэ удаад мэдээж бид нар аль болохоор төвийн шуурхаа гаргаж өгөөч гэсэн хүсэлтэд тавьчихсан. Тэд нар маань бас ажиллаж байгаа. Тэгээ зөвхөн Монгол наадмын сорцуудыг шинжилгээг тэр бас их олон тэмцээний сорцыг шинжилж байгаа. Гэхдээ манай лаборатори бидэнтэй маш сайн хамтран ажиллаад манай сорцын шинжилгээг аль болохоор тэргүй хэлжэд одоо шинжилж байгаа. Тэгэхээр сорцоо 48 хүн харвааснаар өөртөө хариуг одоогийн байдлаар мэдэхгүй байгаа гэсэн үг тийм. Зөвхөн 44 мэдээд байгаа юм. Яг одоогийн байдлаар бид л ихний мэдж байгаа усуд болж байна. 44 сорц ямар ч асуудалгүй 4 сорц нэмэлт шинжилгээнд байгаа гэдгийг бид нар одоо л зарлж байна. Тэгэхээр тэнд байгаа бүх сурын харваач нар би шинжилгээнийхээс хариуг авсан аваагүй ямар нэгэн зүйлт бол мэдэхгүй байгаа. Бүгд мэдэхгүй байгаа. Баярнааны зөвхөн хамсаас асуусан. 15 шинжилгээ хийсгээ сая допингийн үзээ бас хийж шээ. Яагаад ингэж 2 өдөр ингээд хавд арчаад ардны хардлага төрүүлдэг. Зарим хөгжүүдийг нэр хүнд хавтаж. Яагаад ингэж 48 цагийн дотор шинжилгээ хийж 48 цаг тав хүн ингэж юм мэдээлэл хийхгүй юм байна. Сая сэтгүүлч нэмээд тусалж iyi. Уг нь бол өнөөдрийн хэвлэлийн уралж одоо яг нэг допингийн шинжилгээний хариу өгсөн зарлах одоо ирсэн байгаа хариу зарлах хэрэгтэй юм үү? Тэгээд одоо яг ингээд сая хоолны юм гэсэн ямар ч тийм зарласан юм аа. Тэгээд нэг дөрвөн одоо манай дээр нөө юу уг нь одоо улсын төвцөө уралдаанд допингийн шинжилгээний хариу авах бүх хариу нь яг нэг дор цуур гэдэг. Манай дээр
Монгол стандарт бүхий наадмын юу болохоор шинжилгээнийх нь хариу 1-2-оор цовч хийдэг хийх байх. Угаач. Энд За би сүүлийн хариултаас нэг хэлээд хариулчихъя. Өөрөөр хэлэх юм бол бид бүхэн өмнө баяр наадмын өмнө бэлтгэл ажлын хүрээндээ бас мэдээлэл хийжсэн. Урд өмнө одоо зохион байгуулах үеэр одоо бид нар Солонгос улсын лаборатори шинжилүүлдэг. Энэ маань бол нэлээд бас очир дараалаас бол сунжирдаг. Ийм байсан учраас энэ удаагийн одоо баяр наадмын үеэрх допингийн шинжилгээний хариуг аль болох богино хугацаанд гаргуулах ийм боломжтой лабораторийг Монголын одоо үндэсний допингийн эсрэг байгууллага санал болгож Германы холбооны бүгдээр Герман улсын Дрезден хотын лаборатори хэлсэн. За энэ хүрээндээ бид нар бол анх мэдээлж исэн. Допингийн шинжилгээг одоо сорьцыг хүлээж авснаас хойш тухайн лаборатори 48 цагт багтаагаад эхний одоо эерэг байна уу, сөрөг байна уу, өөрөөр хэлэх юм бол цаашаа наривчлан шалгах шаардлагатай юу гэдэг хариугаа гаргаж өгөх ийм боломжтой лаборатори. Энийхээ хүрээнд энэ хариу нь ирсэн. Энэ хариу та бүхэнд өнөөдөр танилцуулж байгаа. Энэ нь өөрөө түрүүний саяны манай допингийн эсрэг байгууллагын маань төлөвлөлийг хэлж байгаагаар кодтой ирж байгаа. Тэр чинь нэр усаар ирэхгүй байгаа шүү дээ. Кодтой ирж байгаа. Кодороо бол 44 нь хүрээд ирсэн. 4 нь бол шинжилгээ нь хийгдэж байна. Эцлэгдээг байна гэдэг ийм одоо хариуг сая танилцууллаа шүү дээ. Тэгэхээр энэ маань бол одоо юу гэдгийг допингийн хариу ингээд хэлэхгүй байна гэсэн үг биш. Угаасаа ирсэн хариу нь өөрөө ийм. За тэгээд саяны хэлж байгаагаар 4 хүний одоо лабораторийн шинжилгээ эцслэгдээд үнэхээр допингийн зөрчил буюу допингийн оргилсон энэ бодис хэрэгэлсэн байна гэдэг нь лаборатори өөрөө тогтоогоод гараад ирсэн тохиолдолд саяны нөгөө үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх олон улсын стандарт гэж байдаг. Эннийхээ дагуу үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх багийг томлоод тэр баг маань нөгөө допингийн зөрчил илэрсэн бүгчүүдтэй уулзаад одоо ямар зөрчил илэрснийг нь танилцуулаад ямар эрх үүрэгтэйг нь танилцуулаад бээс орцоо өгөх үү үгүй юу гэдэг энэ зүйлийг нь нөгөө олон улсынхаа үр дүнгийн удирдлага хэрэгжүүлэх олон улсын стандартынхаа дагуу энэ ажиллагаа хийнэ. Тэгэхээр энэ үеэс эхлээд одоо нөгөө хүлээн зөвшөөрөөд би энэ бодис хэрэгэлсэн энэ нь одоо эмчилгээний зорилттой ч гэдэг юм уу энийг нь одоо юу гэдгийг ийм байдлаар ингээ хэрэгэлсэн гэдэг хүлээн зөвшөөрөөд сорьцтойгоо эвлэрээд юуны лабораторийн дүгнэлтэйгээ эвлэрээд ингээд явчих юм бол энэ маань бол нэр усан тодорхой болоод ингээд зарлагдана. Тэрнийхээ нэрийг заах боломжтой юм шүү. Одоо энэ хугацаанд 44 сарцтай чинь нэг сэтгцгүй тэгээ минийх байж байгаа мэдчихвэ гэдэг энэ хадлага одоо Зөв. Асуудал 44 нэр зааж чаа. 44 нэр. Тэгэхээр ийм байгаа. Зарахгүй байх ямар Энэ өөрөө нөгөө сая би таавханд манай допингийнхэн ч хэлээ. Энэ үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх олон улсын стандарт гэж байгаад байгаа. Тэр стандартаараа болохоор энэ допингийн зөрчилтэй бүх улсууд нь тодорхой болоод энийг хүлээн зөвшөөрснээр дараа зарлахгүй бол одоо жишээ нь 48 хүний одоо 44 нь одоо ирчлээ гэдэг ингээд тэр улсыг зарлцглаад цаана үлж байгаа 4 нь бол үндсэндээ тодорхой болоод эхлэх байхгүй. За эдрих сэжигтэй юм байна. Дахин шинжилгээ хийлгэж байгаа юм байна гэдэг ингээд эргэлхлээр нөгөө хууны нууцыг хамгаалах төр олон улсын стандартаа зөрчигддөг учраас энийг одоо ингэж нэр усаар нь зарлах боломжгүй байгаа. Тийм учраас үнэхээр тэр 4 допингийн зөрчилтэй байна уу? Үгүй юу гэдг нь одоо хэлэхэд бас эрт байгаа нөгөө лабораторийн шинжилгээний эцэл ирээг болохоор бас тэрийг допинг илэрсэн гэж бас хэлж болохгүй байна гэдэг л ийм л асуудал байна. Бидний журам Вадагийн журам дээр чинь заах гэсэн нэг үгэл үгүй. Бага. Тэрийг манай энэ улсууд тайлбарлах баг. За хоёр дахь асуулт эхний асуултанд нь хариулъя. Одоо өөрөөр хэлэх юм бол 15-ны өдөр ирснийг одоо ингээд хавдарж байгаад өнөөдөр танилцууллаа гэж. За одоо юу гэдэг нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар бол үндэсний баяр наадмын амралтын өдрүүд бол 15-аар дуусгаруулж 16-наас ажлын өдөр эхэлж байгаа. Шөнийн одоо 15-ны шөнийн цагт ирсэн мэдээллийг 16-ны өдөр буюу одоо өчигдөр гэсэн үг шүү дээ. Допингийн эсрэг үндэсний байгууллага маань албан бичгээр албан ёсоор манад үдээс өмнө нэрүүлж хүлээлгэж өгсөн. За энэ асуудалтай би танилцах, өөрөөр үндэсний бүхний салбар хорооны даргын хувьд танилцах энэ шаардлагатай. Энийгээ танилцах ажил дээр мэдээж бас өчигдөр ажлын өдөр байсан учраас
бас давхар нөгөө төрийн албаныхаа ажлыг би хийж исэн уулзалт туралд байсан учраас өдөөс өмнөдөө танилцаж амжаагүй. За өдөөс хойш энэ ирүүлсэн албан бичгтээ танилцаад үүнийгээ одоо үндэсний зохион байгуулах хорооны дарга танилцуулаад тэгээд өнөөдөр та бүхэндээ мэдээлэл хийж байгаа. За өдөөс өмнө хийх болцоо байсан уу байсан боловч манай бас допингийн эсрэг байгууллага маань яг энийг хуулиар хүлээс үүргийнхээ дагуу мэдээлэл хийх учраас бас эдгээр маань өдөөс өмнө бас бүсийн одоо захин уулзалттай байгаад энэ асуудлыг өнөөдөр 14 цагаас та бүхэнд мэдээлж байгаа. Энэ дээр одоо юу гэдэг ирсэн гариг нь дараад нуугаад ингээд байгаа зүйл ерөөсөө байхгүй. Энэ бол цэвэр ажлын зохион байгуулалттай холбоотойгоор л та бүхэнд өгөөд түннийг нэг нүгөө хэлгээд. Нэмэлтээр шинжилгээ авч ирсэн тохиолдлыг хэлэх юм болов уу? Одоо энэ анхудаа гаргасан шинжилгээний хариу хэдэн хязгаартай гэж үздэг бол. Тэгэд бас иргэд тийм юм асууж байгаа л да. Шинжилгээний хариу гэдэг чинь ийм бодис гэдэг хариу хүрээд ирж байгаа үстэй. Ягаад тэрийг ингэ дахин шинжилгээ гэдэг нь ямар учиртай вэ? Сайн ойлгомжтой хэлдэг үргэлжлүүлсэн зүйлүүд байна л да. Энд чинь уусаа тодорхой дөрвөн хариу шинжилгээ гэдэг ийм бодис илэрлээ гэдэг хариу гэдэг юм байна. Харин нэг дахиад хэлдэг. За энийг бол манай допингийн эсрэг байгууллагын маань хэлэхгүй бол бид нар нөгөө энэ допингийн шинжилгээний юм руу бүхий салбар хороо оролцдог юм чинь тусдаа үүрэгтэй тусдаа стандартаар явдаг энэ байгууллага нь хариулахгүй бол бид нар бас буруу зөв рүү өөрөө одоо нарийн мэрэгжлийн юм ойлгохгүй гэж хариулах бол тийм байна. Тийм учраас ариун зайдар танилцуулах байна. Эндээс чанга ярьж болох. Ингээд чанга ярьж байгаа юм. За голоос учих гэнэ. Голоос учих гэнэ. Би тэр залуугийн асуултыг бол санаад байна. Таныхыг дахиад асууя. Юу тэр лабораториос ийм бодис илэрслээ. Тэгэхээр нэмж шинжилгээ явуулах гэсэн хариу ирдэг гэж та ханаасаас би бол мэдэхгүй юм тийм. Зөвхөн эцсийн байдлаар тэнд лабораторид шинжилдэг олон дарга байдаг баг. Тэргээр шинжилээд энэ эргэлзээ мадаггүй одоо сөрөг асуудалгүй сорч байна гэдгийг тогтоож байгаа. Хэрвээ тэнд бас эргэлзээ байх юм бол одоо тэр өөртөө бас тэр эргэлзээг тайлдаг олон арга технологи байгаа. Тэр хүрээгээр тэрийг эргэлзээгээ тайлаад энд байна. Эсвэл байхгүй гэдэг эцсийн нэг л хариу хөө. Тэрнээс наашаа энд ийм юм байх шиг байна шүү. Ингээ үзсэн чинь арай өөр юм шиг байна шүү гэдэг юм уу? Ийм яриа харилцаа байхгүй шүү дээ. Би за та дахиад асуугаа. Хариу ирж байгаа шүү дээ. Түрүүн шилжихтэй байгаа гэж байгаа шүү дээ. Тэр нь оргилсан бодсон юм орлог бодсон юм яг ийм бодсон. Хариу ирэх тэр дөрвөө. Хариу ирэх тэ. Харин ийм хариу ирсэн шүү дээ гэдэг нь би харин тэр хариуг хаана ирсэн мэдэхгүй зүгээр дөрвөн сорцсоос хариу ирээгүй байхгүй юу? 44 сорцсон хариу ирчихсэн байхгүй юу? Дөрөв нь ирээгүй юм чи одоо би тийм байна гэж надад Иргэд ойлгох юм гэдэг ойлгомжтой болоод өгч байгаа гэсэн асуудал юмсаа. за би ойлгомжтой тайлбарлахаа хичээ уучлаарай та нар. 48 сорцыг лабораторид илгээжээ. Тэр лаборатори өөрсдийнхөө технологи одоо арга барилаараа тэр сорцсонд түрүүний дурдсан одоо бүх цаг үед хоригдсон бодис байна уугүй юу? Тэмцээний үеэр хоригдсон бос дээрээс зөвшөөрдөг бодис байна уугүй юу? Эсвэл ер нь байдаг зарим нэгэн бодис хэмжээтэй байдаг. Тэр хэмжээндээ байна уу, илүү гарч юу, дутуу гарч юу? Эсвэл зарим нэгэн бодисыг бас тэр хүн бие нь организм өөрөө үйлдвэрлэдэг, гаднаас бас нэмдэг юм тохиолдол байгаа шүү дээ. Тэр бүгдийг ялах тийм хүчин чадалтай. Дэлхийн допинг эсрэг байгууллагын энэ баталгаажуулсан аккредит тусын лабораторид бол маш өндөр технологиор ажилладаг тийм лаборатори байна. Тэгэхээр шинжилгээ авч ирсэн тохиолдол нь олон байсан болов уу? одоо нөгөө хариултаа дуусчих тий. Тэгэхээр тэд нар маань аливаа юм дээр хоёр тийм үзүүртэй тийм хариулт өгөхгүй. За энэ хэд бол асуудал маргаангүй шүү. За энэ үлдсэн дөрөв нь одоо манай энэ тохиолдол дээр энэ үлдсэн дөрвөөс дахиад хэд хоног хэрэгтэй байна. Шинжилгээний тодруулаад эцсийн болгоод явуулъя гэсэн энэ хариугаа өгсөн. Тэгээд бид нар ямар ч үсэн амлалтаа хүрээд 48 цагийн дотор энэ хариугаа ирүүлсэн байдгийг хэлээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр одоо иргэд ойлгох баха тийм ээ. Одоо ингээд хардаа нэг иймэрхүү хариу ирнэ шүү дээ. Жишээлбэл энэ зөв жишээ авч байгаа шүү зүгээр. Одоо жишээлбэл тэр suspicious гэж бичсэн байж тийм үү? Цаашаа дахиад нэмэлт шинжилгээ хийх ёстой зүйлүүд одоо ийм дугаартай гэдэг ингэ л ирж байгаа. Тэрнээс энд ийм юм байх шиг байна, тийм юм байх шиг байна гэж юусоо яриаггүй. Одоо болсон. Та
Та юу асуусан бэ? Нэмэлтээр ер нь шинжилгээ авч байгаа Нэмэлтээ шинжилгээ гэж хэлэхээсээ илүүтэйгээр яг ингэж ойлгох юм шүү. Ойлгох ёстой. Энэ шинжилгээ за одоо ордны жилүүд ч юм уу тийм ээ явлаа. Бас эргэлзээтэй бол Солонгосын лабораторид ч бай, Японы лабораторид ч яг л адилхан стандарттай. Энд юм байхгүй гэдэг нэг гарна. За юм байнгүй саний минь нээснээр хэмжээндээ байна уу, байх ёстой байна уу, буруу юм байна уу, гаднаас орж уу, дотроос гарч уу гэдгийг бүгдийг сонирхолоод ингээд гаргаж байгаа. Тэгэхээр энийг нэмэлт гэж гүнзгэр үс гэж ойлгох шиг болох юм тийм үү? Харин зүгээр нэмэлт шинжилгээ авч байгаа тохиолдол байдгүй бол олон улсын тэмцээн оролдонд бол байж болно. Тэр бол тусдаа асуудал тийм үү? Бүр шинээр гэсэн. Эмчлийн улсын наадмын одоо бюджетийн талаар одоо наадмын хүмүүсээс асууж шүү дээ. Стандартын ус төлөв одоо нэг зүйл дэвсэлтэй мэдж байна. Тэгэхээр эмчтэй холбоотой хүчүүдээс манай ус консулт асуудал тавьсан юм гэсэн үү? Ер нь энэ консултын зэмлэлийн бюджеттэй холбоотой бюджеттэй асуудал ямар байдлаар яаж авах вэ? За үндэсний цэнгэлт хүрээлэн буюу төв цэнгэлт хүрээлэнгийн энэ зүйлэг талбайны одоо хэмнэл зүйлгийн асуудлыг та асууж байна. За энэ бол нийслэлийн өмчт компани байгаа. Тийм учраас энэ компани бол энэ төв цэнгэлт хүрээлэн буюу одоо үндэсний энэ талбайг бол бүрэн одоо шинжилэн одоо засварлах ажлыг бол хариуцаж хийсэн. За энэ үрээндээ бол одоо зүйлгийг бол бас сольж ингэж наадмын баяр наадмын одоо бэлтгэлийг хангасан байна. Тэгэхээр энэ зүйлэгтэй холбоотой тэр зүйлгийн тавигдах стандарт, тэр зүйлэгтэй холбоотой ямар төсөв төртгөөр хийсэн эдрийг бол тэр нийслэлийн өмчт компани удирдлагуудаас нь асуух зүг. Энэ дээр бол одоо үндэсний бүхний салбар хороо бол хариулах боломжгүй. За үндэсний бүхний салбар хороо ямар асуудлыг хариуцдаг вэ гэхлээр үндэсний бүхний барилдааныг зохион байгуулах үргийг л хариуцдаг. Өөрөөр хэлэх юм бол хичнээн бүртгүүлэх үү, энэ бүртгүүлсэн бүхүүд нь одоо юу гэдгийг эрэмт цолныхоо дагуу одоо эрэмбэ авч тийм ээ одоо барилдаж гэнэ үү? За барилдааны явцад одоо юу гэдгийг тийм ээ хөлийн зэц гарын даанар энэ нь бол ам хтулаа авах, за мөн барилдааны одоо маргаантай барилдаануудыг шийдвэрлэгч гэдэг юм уу? Энэ бүхүүдийг нь хариуцсан тэр жаягдгийн багуудтай хамтарч ингэж л ажилладаг. Тэгэхээр бол үндэсний бүхний салбар хороо бол тий. Наачаа зүгээр цементээр байвал танаа баган зүйлээсээ гарч ирэх юм уу үгүй. Юунд дээр дагуу байна гэдэг тоохгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол үндэсний бүхээс салшгүй одоо нэг зүйл юм үстэй. Зөвхөн нэг хэмжээнд дээр байх уу, цементэн дээр байлдах уу, тий. Эсвэл хэвсэн дээр байлдах уу гэдэг чинь үндэсний бүхээс салшгүй болчихсон. Энд дээр та анхаалаа хандуулсан уу? Тэр зөвлөгөн дээр ямар нэгэн байдлаар стандарт тавьсан уу? Ингэж оролцоо юу хүчүүд гомдол тавьсан уу гэдгийг асууж байгаа. Одоо яг энэ барилдааны өмнөөр хичнээн бэлтгэл авсан. Бүр сайхан гэж зам чи одоо маш хүнд бэлтгэл авсан интервьютэй гэж байгаа. Одоо тэгэхээр хүчүүдээс үндэсний бүхийг одоо зохион байгуулалтын салбар консулт гомдол асуудал тавьсан хүмүүс байгаа юу? Хичнээн бэлтгэж хийсэн юм бэ? Энэ бэлтгэлийг нь яг тэр одоо хиймэл зөвлөлтөд холбоотойгоор бэлтгэл байна гэсэн үү? Шинжлэх үү судалгаа. Таны хэлж байгаа яг өрөөсгөл юм байна. Бүх барилгын дүрмжтэй юунд дээр барих бид нар хамаагүй байна. Тэгэхээр тэр одоо яг зөвлөгтэй холбоотой гэдэг юм уу үндэсний бүхний салбар хороонд янз бүрийн гомдол санал одоогоор ирээгүй байна. Үнэхээр одоо болсон процессыг бүгд л одоо телевизээр шууд харцгаасан. Тэгэхээр энэтэй холбоотой гомдлыг бол үндэсний бүхний салбар хороонд ирүүлсэн зүйл алга. Тэгэхээр энэ мэдээллийг би одоо бодит байгаагаар нь хэлэхээс биш одоо таагаад тэгсэн байна, энэ одоо үнэхээр халтарддаг юм байна, энэ чанар нь болохгүй байсан байна гэдгийг би хэлж мэдэхгүй. Үнэхээр тэр чанарын стандартыг нь худалдаа авах одоо техникийн нөхцөл шаардлагаараа тэр цөв цэнгэлт хүрээлэнгийн компани маань ямар шаардлагыг тавиад тэгээд тэрэнд нь шалгарсан компаниг шалгаруулад энэ зүйлгийг тавьсныг бол тэр одоо хариуцсан компанийн төлөөлөл хариулах хэрэгтэй. Түүнээс энэс өмнө бид нар мэдээлэлгүй жиж энийг хариулах боломжгүй байна.
чаад тавихгүй тэгж одоо Гэхдээ мэдээж энэ зүлгийг чинь солиход зүлгээр нь сольж таарна шүү дээ. Тэгээд зүлгийг солихдоо юу гэдгийг чанарыг нь муудгаж яах нь үгүй юу гэдэг энэ асуудал чинь ерөөсөө худалдаа авалтын юугаар чинь чанартай юм л авах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр чанар нь үнэхээр олон улсын стандартын дагуу байгаа юу, хиймэл зүйлэг тавигддаг шаардлага чанарын асуудлыг нь тэндээс нь худалдаа авалтыг зохион байгуулсан улсуудаас нь тавьсан асуу. 3 өдөр бэлтгэл авсан хичнээн бүх байгаа. Одоо яг нэлээд хэмжиж байна. За энэ яг нарийн тоог нь бол одоо бид нар мэдэхгүй байна. Бид нар 79-оор одоо юу гэдгийг энэ бүхүүд ингэж одоо гимтлээ. За энэ нь одоо яг тэр одоо юунаас барилдааны явцад болсон байна уу? Эсвэл одоо тэр таавхны саяны яриад байгаа шиг зүлгээс болсон байна уу гэдэг ийм одоо зүйл бол гомдол санал болоо. Одоогор ирээгүй учраас бид нар тэрийг хэлэх боломжгүй байна. Цаашдаа шалгахгүй. Энийг бол одоо нөгөө бид нар чинь тайлангаа гаргана шүү дээ. Тийм учраас одоо нөгөө жаягдгийн багийнхан буюу одоо нөгөө хөлийн зэс, гарын даа, засуул энтрээс чинь барилдааны явцад гарсан одоо асуудлаараа тайлангаа ирүүлнэ. Энийг нь үндэсний бүхэн салбар хороогоороо хилцээд тэгээд үндэсний их баяр наадмыг зохион байгуулах орондоо танилцуулна. Мигматаас хоёрхаас та сайн өмнөгийн удирдлагыг хэмжүүлэх ба журмыг танилцуулахдаа бүгчүүдээ уулзаад дараачийн ахлахын шилжнэ гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр юм чи хажууд нь та яг хинээс сэтгтэй ирэх ба тэрсэн бэ гэдгийг та өөрсдөө мэдчихэд байгаа шүү гэж хэлээс харж байна. Хоёрдугаар гэвэл одоо энэ 44 хүмүүсийн материалыг та хүмүүсийн хүргэж үзээ. За энэ түрүүн би бас хариулсан да ойлгомжтой л хариулсан. Тэгэхээр одоо дахиад хэлье. Тэр допингийн зөрчил гээд лабораториор ирүүлсэн тохиолдолд үр дүнгийн удирдлага гэдэг зүйл рүү ордог юм аа л. Тэгэхээр одоо яг допингийн зөрчил мөн үү биш үү гэдэг нь лабораторийн эцэлэн юм ирээгүй байгаа тохиолдолд бид нар тэрийг хэлэхэд эрт байгаад байна л гэж хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ харин тэр чин допингийн зөрчил гэдэг зүйл ирвэл тэр бүгчүүдтэй уулзаад ийм зөрчил илэрсэн байна. Энийгээ хүлээн зөвшөөрж гэнэ үү? Та ийм эрх үүрэгтэй нөгөө бэс өрцөө өгөх үү барих уу гэдэг энэ зүйл рүүгээ орно л гэж байгаа байхгүй юу? Тэр нь допингийн зөрчил илэрсэн гэдэг лаборатори юм ирсэн тохиолдолд тэр лүгөө орно л гэж ярьж байгаа юм тэр. Энэ дахин одоо ингэж наримшин хийлгээгээр ер нь дэлхийн стандартыг зөвлөх хийх. Бүрчүүдээс гэдэг нь дөрөв бүх гэж ойлгож байна. Яг нь бид нар бол үндэсний бүхийн салбар хороо учраас бүх талаас нь л ярьж байгаа. Сурыг бол тэр сурын юуныхан хариуцсан шүү дээ. Тийм учраас би хэрвээ допингийн зөрчилгээд одоо бүгдээр гараад ирэх юм бол бид нар тэрлэгөө л орно. Тэгэхээр нөгөө энэнийг нөгөө зааг ялгааг та маань бас сайдар ойлгохгүй бол одоо допингийн зөрчилгээд ингээд ирлээ гэхэлэр энэ дөрөв нь одоо бүх юм байна гэж бас ингэж хадуу ойлгож бас болох тийм ээ. Одоо асуух нь авийн маань бүрцэн цаасаа байсан. Өөрөөр хэлбэл баггүй юу? Би салбар хүмүүстээс хүсэлтэд өгсөн гэсэн. Яагаад ингэж бүрц сайхан за өөрөө надад дахин миний дүү даваа аваад гэж яагаад би надад давааг нь өгсөнгөө би энэ талаар би салбар хураач хүсэлтэд өгсөн байгаа. Та бүхэн энэ талаар болцсон хүссэн гэсэн байлээ. Та бүхэн өөрөөр хэлбэл буцаад хариу өгсөн болов уу? За яг өнөөдрийн хэвлэлийн хурлын маань одоо зорилго бол допингийн шинжилгээний асуудал явж байгаа. Тэгээд яг одоо бас асууж байгаа тохиолдолд үндэсний бүхийн салбар хорооны зүгээс одоо саяны асуултанд хариулахад бол өөрөө илүү бүсээ тайлаад ингээ өгцсөн. Буян дэлгэр болохоор тэг туг дөрөө 5 давсан гэдэг ингээд ойлгоцсон гэдэг юм. Тэгэхээр энэ бол юу юм? Яг энэтэй холбоотой бол та бүхэн бол наадмын одоо шууд дамжуулалтаас анзаарсан байгаа бох. Одоо хөлийн зэцүүлүү шийдвэрээ гаргаад бүх тайлбарлаад хэлсэн. Тийм учраас бол одоо пүрэв сайхан заам бол 5 дасан тооцогдож шүгэрсэн байж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол хөлийн зэцийн шийдвэрийн гаргасан шийдвэр. За барилдааны үеэр бол унсан одоо тэр Буян дэлгэр аймгийн арчилсан бол салбар хороонд үргэлж гаргасныг бол гаргасан. Тэрийг нь одоо яг тухайн газар дээр нь 12-ны өдөр салбар хорооноос бол хариу өгсөн. За тэр ямар хариу өгөхлөөр энэ өөрөөр засгийн газрын 22 оны 257 дугаар тогтоолоор бол баталсан үндэсний баяр наадмын үндэсний бүхийн барилдааны дүрм гэж байдаг. Энэ өөрөө дүрмтэй байхгүй барилдах дүрм. Энэ дүрмээрээ бол хөлийн зэцэн маргаан бүхий буюу ойролцоо унсан бүхийн одоо шийдвэрийг бол гаргах хэрэгтэй. За энэ хөлийн зэцэн гаргасан шийдвэр бол эцсийн байдаг. Тэгэхээр салбар хороо бол тэр
дүрмийнхэн дагуу хариу өгнө гэсэн. Зөвхөн яг олон нийтийн сүлжээнд хүмүүсийн ярьж байгаа юм нь илүүсээ өөрөө тайлаад өгсөн штэ. Тийм учраас энэ бол давсан байх ёстой штэ гэдэг ч юм уу юм байна. Тэгэхээр түрүүний хэлдгээр энэ бол өөрөө дүрм. Өөрөөр хэлбэл барилдааны дүн бол тэр газар даад хоёр хүн маань ойролцоо унтсан. Ийм тохиолдолд бол яг хөлийн цэцэн шийддэг асуудал болчихж байгаа байхгүй юу? Магадгүй одоо юу гэдэг нь барилдааны явцад өөрөө илүүсээ тайлаа тийм ээ. Ингэсэн бол энэ бол байж болох хувилбар. Тэгэхээр тэр бол яг цэвэр нөгөө барилдааны үр дүн гараад ойролцоонаад тэр нь өөрөө хөлийн цэцэн дүрмээрээ ингэж шийдэгдсэн ийм л асуудал байна. Тийм учраас хөлийн цэцэн шийдвэрийг бол бид хүн бол өөрчлөх гэдэг юм ийм ирэх байхгүй учраас энэ асуудал бол дүрмийнхэн дагуу шийдвэрлэгдсэн. Тэр энэ жил бол юмхий цалин онцлог хэмжээний материал онцлог яаж байгаа юм бэ? Мөчнөч яаж байгаа юм бэ? Нэмээд сурч чадна. Их салбар хараа авахта манайда өнгөрсний хэдүүдэд процессын автыг гаргадаг гэсэн. Үүнийх нь улмаас үүдээ дээрс болоод одоо автын ёсны гэрчлэгийн түн байдгүй ч юм ийм асуудал гардаг үстэй. Энэ нь болохоор эргээд спортын арилж унаад нөгөө хүчүүд маань эргээд байрлах гэсэн сэргийгс ийм асуудал цөөнгөдөх байна. Энэ жил яг манайда олон их салбар хараа ажлаа автаа малтаггүй 100% тэр төс хийж чадсан. За хоёр дахоос эхлэе. Одоо бас энэ бол яг харахгүй бас сүүлийн үеийн одоо допингийн одоо шинжилгээнд бүдэрсэн гэх юм уу тийм ээ, энэ зөрчилтэй энэ бөхчүүдэд хариуцлага хүлээсний асуудлыг нөгөө спортын арбитрийн дэргэдэх давзаа алдах комисс гэдэг юм уу зарим шүүгэд хандаад ингээд шийдвэрлэл гарсан. За эдгээрийн одоо шийдвэрд одоо бас нэг үндэслэл болгоод байгаа зүйл нь яг арга байхгүй. Энэ нөгөө процессын алдаа буюу энэ допингийн шинжилгээг одоо танилцуулах нөгөө түрүүний ярьдаг үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх энэ олон улсын стандартыг зөрчсөн байна гэдэг энэ зүйлүүд гарсан. Тийм учраас энэ асуудлыг одоо дахин гаргахгүй өөрөөр хэлэх юм бол түрүү хэлсэн тийм ээ допинг гэдэг зүйлдээ бид нар эвлэршгүй байх хэрэгтэй, хатуу байх хэрэгтэй. Хариуцлагыг бол гарцаагүй байх хэрэгтэй. Тийм учраас энийгээ хийхэд тулд энэ дүрм журм стандартын дагуу хийж энэ маань үр дүнгээ үзүүлэх гээд байна. Тийм учраас энэ алдаа зөрчил юмнуудыг гаргахгүй байх тал дээр бэлтгэл ажлаа хангаа гэдэг ийм асуудал дээр манай допингийн эсрэг үндэсний байгууллага ажиллаж одоо сургалтанд хамрагдах ёстой улсуудыг хамруулж мөн одоо допингийн хяналтын шинжилгээ авах одоо юм хяналт тавих хүмүүс маань хүртэл одоо гэрчлэгээ энэ аваад энэ сургалтуудаа хийсэн. За дээрээс нь одоо яг энэ стандартын дагуу энэ асуудал маань бол зохион байгуулагдсан гэж одоо танилцуулж байгаа. Тэгэхээр энэ нөгөө процесс руу нөгөө үндэсний бүхний салбар хороо оролцохгүй учраас ямар ч байсан энэ асуудал маань бол стандартын дагуу явагдсан гэдэгт бол итгэлтэй байна. За хоёр дахь түрүүний асуулт хэлж байна. Ерөнхийлөгч цол олгоцсон. Одоо допингийн шинжилгээний дараа бол энэ цол олгох асуудал өгн яригдчихсан. Энэ яасан болоо гэж. Тэгэхээр энэ нөгөө баяр наадмын үндэсний баяр наадмын тухай хууль 22 онд батлагдсан. Энэ хууль бол одоо юу гэдэг дав давсан шүгэрсэн бүхчүүдээс эхлээл одоо начин, харцаг, заан, бард одоо юу гэдэг авраг гэдэг энэ даваануудаараа авах ёстой цолуудаа бол олгодог энэ хуулийн зохицуулт хэвээрээ байгаа. Тийм учраас энэ хуулийнхаа дагуу Монгол Улсын ерөнхийлөгч цолоо олгосон. Энэ хуулийнхаа дагуу хэрвээ саяны хэлдгээр допингийн зөрчил илрээд бүхчүүдээс тийм зүйл илрээд ингээ хариуцлага хүлээх асуудал гарах юм бол цолоо хурааж түүнд одоо унсан бүхчүүдэд цолыг нөхөж олох юм ажиллагаанууд нөгөө өмнөх юуныхаа дагуу, хуулийнхаа дагуу, дүрмийнхээ дагуу явнаа. Таасаа хэллээ шүү дээ. Чанга хатуу байна. Зарим иргэд бас ийм санал тавьж байгаа. Тэр хуульчлаар зөрчил болгож байгаа гэсэн санал гарч ирж байна. Тэгэхээр талаас нь зөрчил гэдэг нь хуульчлаар цаглагаас шалгаад одоо юу гэдэг таврын ялгаж байгаа. зөрчлийн үйлээр. Тэг яг ер нь бол энэ зохицуултууд нь бол үндсэндээ байгаа гэж бол. Ялангуяа одоо бүхчүүдэд ингээд барилдах эрхийг хасах яах энэ асуудал бол үндэсний баяр наадмын хууль дээр байж байгаа. Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ. Хариуцлага хүлээлгэнэ гэдэг. За магадгүй энийг одоо бүр зөрчил гэхээсээ илүү зарим улсууд нь одоо магадгүй ингээд одоо юу гэдэг юм санаатай. Ер нь бол энийг зориуд хэрэглээ. За тэгээд одоо юу гэдэг цолоо аваад шагнал урамшлаа авчгаад
За тэгээ эдэн жилээрээ одоо ирэх асуул хаст хэл юм байгаа одоо ингээд болчихоо гэдэг ийм зорилготой ийм зүйл болох юм бол энэ магадгүй гинтэргийн сэнчтэй ийм болоод ирэх юм бол энэ нь өөрөө одоо юу гэдэг магадгүй одоо юу гэдэг итгэлэгдэх гэдэг юм уу заллих гэдэг юм уу тийм ээ ийм байдлаар бас хэрэгийг үүсгэж шалгах ийм боломж бол бас үүсэхийг үүсэхгүй. Тийм учраас хууль эрхцэн боломж бол байгаа л гэсэн. Би асууж байна. Наад юм бас би асуудал үүснэ. Одоогийн манайдагийн бас усын бүтгэж асуудал үүснэ. Хүчингү байгууллагатай бүхэн салбар хараа хамтар ажилладаг. Тийм бол чи хариуц төр процесс одоо дээд хөтөлж процесс нь хатаатай болно ч хүчингү болно гэсэн зүйлсийг ярьсан хүмүүс тэгээд одоо энэ манайдагийн бас нэг усын бүтгэлийн асуудал гэж юу болсон бол энэ одоо зүйл шийдэгдсэн үү те бүхэн салбар хараас хууль ёсны байгууллагатай хамтарч ажилласан уу? За энэ өөрөөр хэлэх юм бол Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тухай одоо асууж байна. Яг л нөгөө микрофонд байгаа энэ асуулт нөгөө бас нийтэд бас хүрээгүй байж магадгүй дутгаараа би давтаж хэлээд байгаа шүү. Энийг бол хоёр заагтаа ойлгох хэрэгтэй. Нэгдүгürt бол Монодогийн Монголын үндэсний эсрэг байгууллага бол хуулийн этгээд. Энэ хуулийн этгээдийн одоо юутай холбоотой гэдэг юм тийм ээ. Эрх зүйн байдалтай холбоотой асуудал ерөөсөө маргаантай биш. Энэ байгууллага байдгаар байж байгаа. Бүртгэл дээрэж байж байгаа. Ямар асуудал нь маргаан үсэд шүүхтэр яваад байна вэ гэхээр тэрний нөгөө гүйцэтгэх удирдлагатай холбоотой. Тэр улсууд нь одоо юу гэдэг юм тийм ээ. Дүрмийнхэн дагуу тухайн төрийн бас байгууллагынхаа одоо байгууллагын дүрмийнхэн дагуу одоо шийдвэр гаргаж ингэ солигдож олигдсон уу гэдэг энэ асуудал нь маргаантай болохоос биш. Энэ байгууллага өөрөө хүчинтэй хуулийн этгээдийн бүртгэлтэй байгууллага. Энэ байгууллагаар хийлгүүлнэ одоо үндэсний баяр наадмын тухай үйлдвэрлэлийн допингийн шинжилгээг хийлгүүлнэгээ туулчилсан. Энэ байгууллах одоо эрх зүйн статус өмнө гэдэг юм одоо татан буугдсан, дампуурсан гэдэг ийм зүйл гараагүй учраас энэ байгууллагатай хийж байгаа. За түрүүний одоо шүүхтэр явж байгаа процесс бол эцсийн шийдвэрлэгдээгүй. Өөрөөр хэлэх юм бол шүүх бол эцсийн шийдвэрээ гаргаж иж энэ нь бол одоо юу гэдэг гүйцэтгэх удирдлага нь зөв байна буруу байна гэдэг нь эцэслэн тодорхойлдог. Тэгэхээр одоо юу гэдэг энэ шүүхийн шийдвэр гараагүй байхад нь одоо юу гэдэг ариун зай даргаыг та биш юм байна. Би тантай одоо хамтарч ажиллах баа гэх юм болцоо байхгүй. Тийм учраас энийг маань бас олон нийт зөв ойлгож байгаа хаа гэж ингэж ойлгож байна. Өмнө нь одоо нэг бүхс ингээд допинг гэдэг тийм ингээд хариун хэрэгцээтэй хүмүүс бадарчих гэдэг зүйлийг мэдчихсэн. Энэ жил яагаад төрдөг төрмөнийг нэг боломжгүй байгаа юм бэ? Эсвэл тэр лабораториос болоод байгаа юм уу? Та бүс тодор нэг боломжтой шүү. Яагаад ингэж байгаа юм? Тэгээд нөгөө чинь одоо хариу байгаа шүү дээ. Нэг нь хэцээ одоо багтуулдаг. Нам 44 нөгөө дөрөв хариу эцэслэгдэх хүртэл 44-т Тий, энэ агуулгыг би бас түрүүнд хэлсэн. Энэ үх болцоогүй. Өөрөөр хэлэх юм бол тэр шинжилгээний хариу ирээгүй байгаа дөрвөн хүний асуудлыг тодорхой болгож иж хэлэхгүй бол одоо нөгөө бусдуудын нөхцөлөөр дөрвөн хүн үлдчихэн тэр нь одоо харваач нь бүхэн гэдэг нь дөрвөн хүн тодорхой болоод эхэлнэ шүү дээ. Тэгэхээр нөгөө түрүүний яриад байгаа нөгөө процессын алдаа гаргачих гээд байгаа. Хувийн нууцыг алдагдуулсан. Энэ эцэлэгдээг байхад та нар инглээ гэдэг ийм зүйл рүү орчих учраас нөгөө допингийн хариуцлага үр дүнтэй ач холбогдолтой байхын тулд бид процессыг алдаагүй байх. Энэ стандартаар барьж байгаа гэсэн. Тийм учраас одоо түрүүний хэлдгээр 14-өөс 21 хоногийн дотор гаргаж өгөх болцоотой гэж бид нар тооцож байгаа. Гэхдээ манай Монодогийнхан маань бол саяны лабораторитойгоо бол аль болох тэргүй ээлжинд дүнг гаргаад өгөөч гэдэг байдлаар бол өрсөлдөд тавьдсан. Нөгөөдөл нь бас тэг тал дээр ажиллая гэдэг бас саналаа өгсөн юм байна гэж ингэж ойлгож байна. Надаас нөгөө талаас нөгөө бүлэглэлд бас халтаад байна. Одоогийн дөрвөө мэдчихлээ. Одоо тэгэл одоос эхлээд дөрвөний нэг. Тэгээд одоо хүмүүсийн нэг төрөөс авчих. Гэхдээ одоо тэрийг бол мэдэхгүй шүү дээ. Бид нар жишээ нь одоо дөрвөн журмынхаа дагуу тэр улсууд нь ирсэн, тэр улсууд нь ирээгүй гэж ингэ зарлаагүй. Олон нийт одоо хардах гэдэг юм уу, олон нийт ямар таамаг дэвшүүлэх нь бол тэдний асуудал. Гэхдээ энэ дээр одоо онцолж бас олон нийтэд хэлэхэд албан ёсны ийм мэдээлэлээр тулгуурлаж таа бүхэн маань энийгээ хийгээрэй, тийм ээ. Тэгэхгүй бол бас яг одоо манай сэтгүүлч маань асууж байгаа шиг
хүмүүсийг буруу зөв одоо тэр хэрэгэлсэн гэн гиснээсээ болоод одоо өөрсдөө тэр хүн одоо шүүхийн одоо асуудалд одоо нэр төр талцсан гэдгээр шүүхэд хандах тийм эрсдэл рүү оруулж бай. Тийм учраас тарааж байгаа олон нийтэд илэрхийлж байгаа энэ зүйлдээ бас одоо юу гэдэг юм бэ? Хариуцлагатай хандаж энэ үнэхээр Баттай албан ёсны их сурвалжаас гарсан мэдээлэл гэдгээ нэгтэл шалгаж бас энэ дандаараа гэж зөвлөх байна. Ер нь та ингэ процесс явуулж та 3 өдөр юм аа. Хөөцтэй наа. Зөвхөн аппарт ямар төгөлтэй ямар байр суурьтай үзэж байгаа юм. Энэ зүйлийг одоо асуудал хүмүүс үзсэн хүчтэй гэрчлэгийг болсон тийм. Эсвэл энэ одоо хэмэл зүйлтэй биш гэсэн юм байр суурьтай байгаа юм. Ер нь та бүхэн ямар байр суурьтай ямар төгөлтэй үзэж байгаа юм. Тий, тэгэхээр яг таны асуулт зүгээр бүхэн холбоо гэж хэлчих шиг болоо. Бүхэн холбоо гэх юм бол нөгөө магалж ав төрөмтэй холбоотой асуудал яригдах бах. Тий, бидний хувьд бол түрүүнд хэлсэн одоо нэг үндэсний баяр наадмын зохион байгуулалттай холбоотой бид нар нөгөө тайлангаа гаргаж хэлсэн. Хууль зааснараа бол барилдаан зохион байгуулснаас хойш 21 өдрийн дотор би андуурыг бол тийм зохицуулттай байж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бид нар тайлангаа гаргаад үндэсний баяр наадамтай танилцуулна. Энэ хөрөндөө мэдээж одоо энэ зөвлөгийн асуудлыг яг тэр одоо газар дээр нь ажилласан Жаягдгийн багийнхан маань үнэхээр тийм байсан уу юу? Энэ дээр цаашдаа анхаарах юмуд нь юу байна гэдэг энэ асуудлаар гаргаад үнэхээр тэр зүйл нь салбар хорооны уралдаанаар олонхороо дэмжигдээ зохион байгуулалтаар дэмжигдвэл цаашдаа энэ одоо асуудлыг холбогдох байгууллагад нь бол тавь болно. Тэгэхээр одоо бол одоо яг энээс болцсон юм байна, тэрнээс болцсон юм байна гэдэг одоо ийм албан ёсны байр сууриа нэгтгэж амжаагүй байгаа учраас энэ дээр одоо хэлэхэд эрт байна. За та бүхэндээ баярлалаа. За.